Байна уу? Байсан байна уу? Байна уу? За, би энэ хангалгээ залуутай ярихсан. Ярьж байна. За, сайн байна ахын дөө. Би гээд хүн байгаамаа. За, орой залгаж байгаад уучлаарай. За. Тий. За, би энэ Бендрия гээд хүний аав нь байгаамаа. Тий. Тэгээ би Сайн байна уу та? сайн. Би охинтойгоо яриаг уудцсан. Тэгээ сая нэг уцаар ярьсан. Одоо ангилд өдөр болж байгаа шүү дээ, тий? Тий. Тэгээ сая яриад би чам руу харин орой залгаж байгаад яаж байгаа бол гээд залгаж байгаа ухаан энд байна. За. Зүгээр. За чи манай охинтой ер нь үерхэд удаж байгаа юм байна. Тэгээд би ерөөсөө чамайг таньдгүй юм байна нэгдүгээрт. Хоёрдугаарт одоо хоёр сүү тавьдсан гэд манай охин хэлж ин ер нь миний их дургуй жоохон их хүрж ин л да одоо яагаад тэгэхээр энэ хүний чинь төрсөн эцэг нь бий байдیں۔ Тэгэхээр ээжтэй танилцсан гэж байна. Аав нь бол одоо нохооноос долоон дор үдсэн юм шиг байна, тийм ээ? Би тантай нэг удаа уулзчихсан тэгэхдээ би чамайг харж исэн л болохоос чи надтай албан ёсоор танилцж байгаагүй үстэй. Харин би бас таны нэг цаг зав муутай байдаг чи мэддэг болохоо тэгээд. Үгүй яг хөө тэгээ би энэ Австрали Монголын хооронд яваал ингээл байдаг л да. Гэхдээ би бас нэг эн чинь хоёлаа ямар ажил хэрэгээр уулзж байгаа бас эн чинь манай охинтой суугч байгаа хүн байна тийм үү? Би эн чинь над руу ярих ёстой. Эн чинь бас намайг бас жоохон хүндлэхгүй байна ахын дүү тийм үү? Таны буруугаар ойлгоод гэж боддог юм шахаа. За яг хөө тэгтээ ах нь бол ойлгож байна. За чи 95 оны ийм залуу гэсэн одоо юу хийдэг вэ? Одоо өөрийнхөө тухай танилцуул да. Би одоо Англи 5 жил амьдарч байгаа. Тэгээд Монголд ирээд сурч байгаа. За. Тэгээд сурах хугацааныхаа хажуугаар бол өөрийгөө ер нь бол develop хийх тал дээр ер нь өөрийгөө сайн тавьдаг. Чөлөөтэйгээр фитнес job тэгээд жолоон сууж байгаа. Тэгээд саяхан бас би нэг моделийн тэмцээнд ороод тэр тэмцээнд ялагч болоод одоо өөр нэг агентлаг энтрос хайж байгаа. За тэгэхээр миний дүү юм байна. Одоо Монголоо алдсан юм болж байна. Одоо би чам руу залгаал ингээл танилцах гал ярьж идэг. Би юу н дотроо жоохон бухимдалтай мөртлөө ямар хүн байдığım болоо гэд би юу н залгаж байгаа шүү мэдүү. За. Тэгэхээр чи энэ цагаан сараар энэ Монгол байх юм байна шүү дээ. Чи их сургуульд одоо сурж байгаа гэсэн манай охин. Тэгэхээр чи сар шинээр надтай ирж шиний нэгэнд манад үйлчлэгч хийнэ мэдүү. Үйлчлэнэ одоо манай ах дүү нарт үйлчлэнэ гэсэн үг шүү дээ. Манай хүргэн болгож байгаа хүн гэж би чамайг харуулъя заа ёо. Сар шинийн яг нэгэнд юм уу те? Тий нэгэнд чи ирээд энэ ууц юмд шүүсэнд гар хүрээд хүмүүст хийж өгөөд надтай хамт байхгүй юу л гэж байна. Манай эхнэр одоо дээр цагаан сарын үеэр бас гадаад тэмцээнтэй явж байгаа. Тэгээ би гэртээ ганцаараа одоо шинэлэх юм шиг байна манай хүүхдүүдтэй. Тэгэхээр чи надтай хамт байна мэдүү? За би танд тэгвэл буцаагаад ярих уу? Үгүй чи яриад байх юм байхгүй шүү дээ чи. Чи миний охинтой тэгвэл битгий суу заа юу чи. Чи холбоогоо таслаа тэгвэл зайлаад бид хоёрын нууд гаавал чадна шүү мэдүү. Чи зүгээр хүн энгийн юм хүсэж явах чинь юу гуцаад байгаа юм бэ чи одоо. Чи миний том охины чи нөхөр болгож байгаа чи миний хүргэн болгож байгаа хүн би төрсөн чи миний охинтой суугч шүү чи миний дүү заа ёо. Чи нэг хүн амтнд бэлэг аваачаад өгөөд тэр нэгжийг аваачаад өгөөд тэр хүнд энэ хадгийг энэ бэлэгтэй аваачаад өгөөд гэхэл би чамд бэлэг гар хөлний би ганцаараа тийм юм хийж чадахгүй шүү дээ ойлгож байна уу би хүн амтндаа золгомоор байна заа ёо чи үйлчлэгч хийгээд үйлчлэгч явахтай би зүгээр танд очиод туслаж болно л доо. Гэхдээ чи тэгээд туслаадах л та чи надад үйлчлэн л гэсэн үг шүү тийм биз дээ бууз мууж чигнэ тийм үү? Гэхдээ би бас тэгээд шууд яргунаад байна уу юм ээ дөө? Гэхдээ чи манай охинд ер нь хэрэг хайртай? Ер нь их хайртай. За тийм л бол чи аавын хүндлэлтэй миний дүү тийм биз дээ? За. Ах нь ер нь бол жоохон зэвүүн зантай тийм шазруу хүнийг шалгах дуртай хүн байхгүй юу. Тэгэхээр ах нь чамаар өглөө манай энэ төрсөн дүү энэ 17 дээр нүүрсний 8 хийдэг байхгүй юу. Би бол одоо дүүнрээтэй мөнгө төгрөгөөд амьдрыг бол одоо мөнгө өгч чадлаа байна л. Гэхдээ би өөрсдөө арчаатай амьдр гэж би боддог. Тэгэхээр би чамаа зүгээр шалгаж जैन заа юу. Чи зүгээр нэг өдөр нүүрсэн дээр ажиллах маргааш заа юу. Би чамайг харъя за. Би тань дээр өөр өдөр очиж болох уу? Би маргааш бас өөр юм төлөвлөсөн байсан. За чи маргааш за чи тэгвэл энэ нэгтгэхээс өмнө чи 17 дээр портерт одоо ингээл нүүрс ачаад одоо энэ гэр хорооллын ард иргэдэд худалддаг байхгүй. Тэнгүүл чи хашаанд нь буулгадаг юм гөрүү шиг ажил хийгээд ихтэхгүй. Тэгээ.
Тийм тэгээд энэ надтай ус туслах ганц хоёр ажил байна. Би зүгээр чамайг шалгаж байгаа шүү. За юу миний дүү. За. За. Чи яс дуурж ядаад байна уу юм ээ дүү? Гэхдээ та буруу ойлголт байх шүү. Би бас жоохон төчөртэй. Чи биндрээ тайртай гэж чанган шиг хэлдэ. Тийм би хайртай. Би хайртай гэж чанга хэлээд. Тийм би биндрээ хайртай. Би үнэнчээр хайрлаж чаднаа. Үнэнчээр хайрлаж чаднаа. Чи хуурвал би чамайг хавиргаж чууглаа шүү. За юу. За. За анх нэг юм хэлээ. За юу. За. За хангалаа сайн байна уу? 20 минутын хүргье. Пэс Мамбо гэдэг нэвтрүүлгээс өөртөө чи холбогдсон байна. Энэ бүхэн бүгдрөө тоглоом байлаа. 50 байгаарай. За. За Пэс Мамбогийн нэвтрүүлэг нь хүнээр тоглолдог, хүнийг шоконд оруулдаг нэвтрүүлэг байгаамаа. Тэгэхээр Биндрия гэд хайртай найз охин англиас надтай холбогдоод энэ бүгдийг зохион байгуулж одоо тоглоод өгөөч гэж манай студид хандсан байгаа юм. Аха. За ямар санагдсан бэ? Зүгээр үү? Шоконд оруулах юм да. За тийм ээ. Тэгэхээр Биндриагийн зүгээс чамд маш их хайртай шүү. Би чамтайгаа заавал хормоо хийгээд суух олноо. Бидний одоо дунд ямар ч саад даваа гарсан хоёлаа хамтдаа туулна шүү. Яг чиний ярьсан яриа шиг саяны. Чи бол бүгдийн даван туулнаа л гэж штэ. Ер нь бол бодож байгаад хэлсэн ч гэсэн тийм ээ. Энэ бол бяцхан шалгуур байлаа. Тэгээ чи шалгуур тэнцлээ. Тэгэхээр Биндриагийн зүгээс маш их хайртай гэдэг үгийг дамжууллаа. Ингээд Биндриадаа хандаад юу гэж хэлэх вэ? Чамдаа хайртай шүү. Тэгээд юу ч болчихсон чинь бүгдийг хийгээд цаашдаа хоёлаа сайхан ханднаа гэж хэлдэг. За ингээд Биндриа руу яг одоо залгаад юу болсон талаар ярилцаарай. Баяртай. Та хоёрын хайр дурлал хамгийн сайн сайхныг хүсье. За. Пэс Мамбо нэвтрүүлэг Сантьяго байлаа. Баяртай.